За сайн бацхан монголчуудаа MJ Prime Fitness та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн бичлэгийн сэдэв бол нойр, амралт тэгээд хэтэрхий бэлтгэл хийнэ гэж байх уу. Тэгэхээр юуны төрөнд нойрын тухай ярив. Bodybuilding ба фитнесээр хичээлдэг хүмүүст нойр яага хэрэгтэй вэ? Нойр яага чухал вэ? Тэгэхээр юуны төрөнд биднес бэлтгэл хийхдээ яг юу хийж ийнэг вэ? Биднес мэдээж бэлтгэл хийхдээ болчноо ядрааж эвдэл залдаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгсний дараа би чинь яах хэрэгтэй вэ? Би чинь өөрийнхөө булчингаа өмнөхөөс илүү хүчтэй том ба өмнөхөөс илүү хүчтэй болоод сэргийж нөхөж барина гэсэн үг шүү дээ. Барих хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар үед өөрийн чинь би чинь тэгдэг байвал яг унтж байгаа үед чинь хүний би чинь өөрийгөө сэргээж нөхөж засдаг гэсэн үг шүү дээ. Яг булчингаа. Тэгэхээр хэрүү биднес биедээ хангалттай нойр өгөхгүй бол тэр би чинь тэр булчингаас гүйцэд сэргээж нөхөж эдгэх хугацаа бол хангалттай байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднес дутуу унтснараа булчин чинь сэргээж нөхөөгүй гүйцэд өөрийгөө задаг байхад ахиж задаас тэгэхээр чинь тэр чинь хизээс ч яг томрох боломжийг нөхгүй байгаа. Өөрөө яг булчин чинь яг хагас өөрийгөө засаж яхад нь ахиж эвлээл яг гүйц зассан үед нь эвлэхгүй байгаа. Яг хагас дутуу унтснаас булчин чинь хагас зассан үед нь өөрөө ахиж тэр булчингаа эвлэл задаас тэгэхээр чинь тэр булчин чинь өөрөө гүйц томрох гүйцэд өөрийгөө эдгэх боломж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө яг хідэн цаг унтах хэрэгтэй байггүй доод нь 6 цаг унтах хэрэгтэй. Чадвал яг 8 цаг унтахад бол хангалттай гэж үздэг. Гэхдээ хэрэв өөрөө яг амьдралын шалтгаанаас ямар нэгэн завгүй байгаас болж 8 цаг унтаж чадахгүй бол өөрөө яг доод нь 6 цаг унтахыг хичээх хэрэгтэй. Тэгээ бүр завгүй бол өөрөө 2 хувааж унтж болно шүү дээ. Яг тэр өдөртөө нэг унтахтаа 3 цаг унтаад тэгээ ахиж унтахтаа бол ахиж 3 цаг унтаад тэгээ нийтдээ 6 цаг унтсан болсон байж бас болно. Тэгэхээр та бүхэн ерөөхдөө 8 цаг унтахыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр эцсийн сэтгэлд бол хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ? Доотлон 6 цаг унтах хэрэгтэй. Тэгээд дээд нь бол 8 цаг унтахад бол хангалттай. Тэгэхээр хоёр дахь сэдв юу гэвэл амралт. Тэгэхээр хүний булчинд яг хэдэн цагийн амралт хэрэгтэй вэ гэвэл одоо нэг жишээ хэлэхэд одоо би өнөөдөр цээжээ хийчихлээ. Тэгэхээр би ахиж хизээ цээжээ ахиж хийж болохгүй гэвэл яг 48 цагийн дараа. Тэгэхээр энэ яг бүх булчинтай яг зайлшгүй. Өнөөдөр би цээжээ хийжтэй хизээ би ахиж цээжээ хийж болохгүй гэвэл яг 48 цагийн дараа. Харин маргааш нь би 2 толгой хийжтэй гэвэл яг маргаашнаас бодно шүү дээ. Яг маргаашнаас эхэлж би 48 цагийн дараа 2 толгойгоо ахиж хийж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүх булчинтай яг зайлшгүй. Тэр булчингаа альва нэг өдөр хийлээ яг 48 цагийн дараа тэр булчингаа яг ахиж хийхэд бол тэр булчин чинь хөвчдөө өөрийгөө яг эдгээ сэргээгээд өмнөхөөс илүү том болоод өөрийгөө нөхцөн байна гэсэн үг шүү дээ. 48 цагийн дараа. Тэгэхдээ өөрөө тэр булчинд хангалттай амралт ба нойр өгөхгүй бол бас зөв хооллохгүй бол тэр булчин чинь 48 цагийн дараа бол хангалттай өөрийгөө сэргээж нөхөж эдгэж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө яг 8 цагийн нойр яг аваад тэгээ яг зөв хооллол яг 48 цагийн дараа тэр булчингаа хийхэд бол хангалттай гэсэн. Хэрэв өөрөө чи нойр чинь буруу байвал дутуу унтаад байвал тэгээ бас өөрөө чи хоол чинь буруу байвал 48 цаг бол хангалттай биш гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи өөрөө чи хоолноос шамаар тэр чинь 48 цаг биш 78 цаг 96 цаг энэ төр байж бас болно шүү дээ. Тэгэхдээ ерөөхдөө өөрөө чи нойр чинь зөв байгаад хоол чинь зөв байвал 48 цаг бол хангалттай байдаг. Тэгэхээр хоол чинь зөв гэдгийг би яг юу хэлэх гээд өөрөө яг биедээ тэр өдөрт уух хэрэгтэй уургийн хэмжээгээ өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний булчин чинь уургаар хийгдсэн шүү дээ. Өөрөө яг булчиндаа тэр өмнөхөөс илүү том болгож барих материалыг нөхгүй тэр булчин чинь өөрийгөө юугаараа илүү том барих уу? Яг тэр барих материал нь байхгүй бол яг уурга нь байхгүй тэр чинь өөрийгөө яг барьж чадахгүй гэсэн үг шүү. Тэгэхээр өөрөө яг биедээ хангалттай уургийн хэмжээгээ өгөхгүй бол тэр булчин чинь илүү томрохгүй яг л өөрийгөө яг өмнөхдөө ямар хэмжээнд байсан яг тэр хэмжээндээ болгож яг өөрийгөө засаж сэргээж нөхөн гэсэн үг шүү дээ. Харин өөрөө яг тэр булчиндаа яг өгөх ёстой хангалттай хэмжээгийн уургийг өгснөөрөө тэр булчин чинь өмнөхөөс илүү том болж барих өөрийгөө өмнөхөөс илүү том болж барих боломжийг олгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө яг зөв хооллоод өөрөө яг бидээ тэр өдөртөө идэх ёстой уургийн хэмжээгээ хангаж өгөө. Тэгээд өдөрт 8 цаг унтахад өөрөө яг тэр нэг булчингаа хийхдээ 48 цагийн дараа ахиж хийж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3 дахь өнөөдрийн сэдв юу гэвэл хитрхи их бэлтгэл хийнэ гэж байх уу? Тэгэхээр би та бүхэнд хитрхи их бэлтгэл хийнэ гэж байхгүй. Тэгэхдээ дутуу амарна гэж байна. Тэгэхээр одоо би нэг жишээ хэлье. Одоо жишээлбэл би зүгээр нэг энгийн bodybuilding юм хүндийн эрүүлтийн бэлтгэлийг хийж ийн гэж бодъё. Зүгээр яг энгийн яг
Тэгэхэд бол 48 цагийн амралт бол хангалттай. Ихэвчлэн нэг энгийн body building бэлтгэл чинь нэг цаг 30 минутаас нэг 2 цагийн хооронд байдэн шүү дээ. Тэгэхэд бол тэгж бэлтгэл хийсэн үед бол 48 цагийн амралт бол хангалттай. Тэгэхдээ хэрвээ би 2 цаг юм уу цаг 30 минут бэлтгэл хийхгүй тэр өдөртөө яг 5 цаг бэлтгэл хийлээ гэж бодъё. Тэгвэл би 48 цаг амрахад бол миний хоол зүв байсан ч гэсэн, миний нойр амралт зүв байсан ч гэсэн, миний бултан чи би чинь бултан чи өөрийгөө сэргээж нөхөж авч чадахгүй. Яагаад гэвэл өөр чи амралтын хугацаа чинь хэр их бэлтгэл хийснээс чи хамаарж амралтын хугацаа чинь байдаг шүү дээ. Хэрвээ би 10 цаг өдөрт 10 цаг бэлтгэл хийвэл миний амралтын хугацаа бол 48 цагаас хамаагүй илүү байна шүү дээ. Хэрвээ 5 цаг хийвэл бас 48 цагаас хамаагүй илүү байна. Тэгэхээр би өнөөдөр жишээлбэл за нэг 4 цаг хийчихдэг гэж бодъё. Цээж яг 4 цаг хийчихдэг гэж бодъё. Тэгэхээр би 48 цаг амрахгүй шүү дээ. Дунджаа 96-аас бараг 100 цаг амарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр цээж 4 цаг хийчихтэй ахиж хизээ цээж хийж болох вэ гэвэл бараг 100 цагийн дараа цээж хийж болно гэсэн үг шүү дээ. Нэг жишээ хэлэхэд хэрвээ хэтрийн их бэлтгэл хийж байсан бол яг нэг цаг байх хэрэгтэй шүү дээ. 2 цагаас их бэлтгэл хийж байх болохгүй шүү. Энэ цаг байх хэрэгтэй шүү дээ. Харин тийм цаг бол байхгүй шүү дээ. Зарим хүмүүс болохоор 1 цаг жимд бэлтгэл хийж, зарим хүмүүс цаг 30 минут, зарим хүмүүс 2 цаг, зарим хүмүүс бүр 3 цаг хийж, зарим хүмүүс болохоор өглөө 2 цаг, тэгээ орой бас ахиж 2 цаг бэлтгэл. Тэгэхээр янз бүр байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн тэр яг өөрхийн бэлтгэл хийж байгаа цаг ба хугацаа ба хэр хүчтэй бэлтгэл хийж байгаас хамаарч өөрхийн амралтаа бол тааруулж зохицуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хитрхи их бэлтгэл хийнэ гэж байхгүй харин дутуу амрна гэж байна. Тэгэхээр өөрөө хэр хүчтэй ба хэр удаан бэлтгэл хийснээс хамаарч өөрөө яг амралтын хугацаагаа яг тэрэндээ тааруулж зохицуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ яг хэлэхэд бол яг ерөнхий body building бэлтгэл 48 цагийн амралт бол хангалттай хугацаа байдаг. За золоосаа өнөөдрийн бичлэгийг тэгээ үгээр дуусгая. Би тавыг нь удахгүй яаж том гартай болох бас гараа яаж том болгож зөв хөгжүүлэх тухай би нэг бичлэг хийж байгаа. Та бүхэн тэр бичлэгийг том утгах хүлээж авч үзэх бах. Тэгэхээр өнөөдрийн бичлэг үзсэн маш их баярлалаа. Тэгээ дэмжиж байгаа хүмүүст бол маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ би та бүхэнд энэ зөндөө зөв бичлэгүүд гаргах болно. Та бүхэн тэгээд бичлэгийн санаа ба асуух зүйлээс comment section дээр үлдээгээрэй. Тэгээд дараачийн бичлэгээр уулзлаа түр баяртай залуусаа.